Эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт үзэгчдээ. Бэлгийн улирлын тооллын алдарт 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн нам зуны дунд сарын шинийн 3-ны бэлэгтийн сайн өдөр буюу аргын тооллын 2025 оны 2026 оны 6 сарын 17-ны бэлэгтийн сайн өдөр Дорнод Цэцэн хан аймгийн Үе Зүүн ангийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Матас сумын Буян өндөр нутаг Зүүн Матад хан уулын Дахлаг баяр наадам зориулсан хурдан шандасд их насны мордын уралдаанд газраас хурдан шандасд 27 инхүү хурдан ажнаа хүлгийн шандас сорж алтан тоосон өрхөөр гарааны зургаар өдөрсөн байгаа мөчийг та бүхэндээ харуулж байна. За Зүүн Матад хан уулыг анх 1936-7 он хүртэл нээлттэй нутгийн иргэд зон олон дахин шүтэж байсан бол 1937 он гараад 36-7 он гараад за 1990 он хүртэл одоо хэлмэгдүүлэлтийн үе гэж бас одоо уул овоог дахин шүтгэхийг хязгаарлаж за тэр үед нь тухайн малчид одоо нууцаар ууд шүүсээ тавьж лус авдаг лундаа хямраас эргээжсэн уламжлалтай 1990 оноос за хойш бол одоо Дорнод аймгийн Матас сумын Зүүн Матад хан уулыг нээлттэй сайхан зохион байгуулж нутгийн иргэд тэр дундаа Зүүн Матадын Матад хан уулынхан бол зон олон иргэд зон олон бол өргөн дэлгэр сайхан тэмдэглэсээр ирж уламж дуулгам төрүү морь бүхийг одоо бяруугаар байдаг. За дээрээс нь нэмэлтээр энэ жилийн үед за Монгол улсын тод манлаа уяаж загжууи мэд сайхан төрүү морийг төмөр хүлэг автомоциклоор одоо байд шагнахаар болсон. За мөн одоо төрүү морин дээр бяруу тэгээ арагшаага амун үзүү 3 4 5 морийг одоо дааг мөнгөн шагилгээд Матад сумын Буян өндөр нийт зон олны сүсгтэн олны сэтгэлийн хандваар зохион байгуулагдаж байгаа энэхүү баяр наадам их насны мордын уралдаан хөдөлсөн байгаа мөчийг харуулж байна. Хамгийн урдталт нь сая Матад хан уулын Дахлаг баяр наадамд арга гаргаж хурдсан Дорнод аймгийн Матас сумыг Эрдэнэбаатар залуу Жүгдрэн буян жаргалын хонгор морин дэлгэснэ харагдаж байна. Түүний урдталт нь сайхан улаан зэвжчин нэмнэт 95 номертой Дорнод аймгийн Матас сумын Буян өндрөгийн аймгийн алдарт уяаж Жунаан энх холдын ачхүү цэрэн догтхын хүрмөр байна. Түүний цааталт нь 2026 онд аймгийн алдарт уяаж цолны болсны хангасан Дорнод аймгийн Матас сумын аймгийн алдарт уяаж Цэндбаатарын Хэрлэнгийн халтар морь байна. Эрдэнэ уйгийн Хүрлбаатарын саарлан морь байна. Түүний урдталт нь өнгөрсөн жил Эрдэнэбаатар хуулын Дахлаг баяр наадамд айргийн соёолын айргийн 5 турталсан Дорнод аймгийн Матас сумын Эрдэнэбаатар хуулийн залуу уяаж Жавлан төгсийн Наранбатын буурал морь байна. Түүний наадталт нь Матас сум усган байгуулагдсны түүхэн яруу алдарт 101 жилийн өн баяр наадамд айргийн 4 турталаад мөн Эрдэнэбаатар хуулийн Дахлаг баяр наадамд айраг турталсан Хязаалүүрэ Шарвууны баяр наадамд айрагдсан Матас сумын Эрдэнэбаатар хуулийн аймгийн алдарт уяаж Дашнэмийн эв төрийн унган адуу Эрдэнэбаатар хуулийн залуу уяаж Хүрлбаатарын итгэлийн хүрэн морь харагдаж байна. Хавчиг 7-той морин жил бас л одоо аштайхан байгаа гэж дуулдсан да. Түүний цааталт нь одоо буурал морь байна. Энэ буурал морь өнгөрсөн жил Маршал орлогын чойвсны мэндэлсний 130 жилийн их сайхан дээгүүрүүлдэж байгаа арга турдсан Матас сумын баяр наадамд 2 айрагдсан. Зүүн Матад хан уулынхаа Дахлаг баяр наадам нэг төрөөс нэг ам үзүүлж өнгөрсөн жил айраг турдсан. За сумын алдарт уяаж Ганбаатар гэж олноо Борко хэмээн алдарсан. Борко залуу 2025 онд Зүүн Матад хан уулынхаа Дахлаг баяр наадамд их 3 их морь дараагаар нь айрагдуулжсэн. Бас л одоо энэ зүүн даван дээр бас олон сайхан морь айрагдуулжсэн. За өнгөрсөн жил Матад сумын Жаргалан тогийн залуу уяаж Болдын Баттөр өнгөрсөн жилийн Зүүн Матад хан уулын Дахлаг баяр наадамд хордон хонгор морь амаг зүүн торлуулсан. За энэ өдрийн баяр наадамд өсгий цагаан хонгор морь дахиад мордуулсан байгаа харагдаж байна. За жоохон харагчлаарай. За ингээд хордын их насны мордын уралдаанд улс аймгийн бүс аймгийн баяр наадам сум баг наадамд айрагдаж төрүүлсэн чанартай хурдан мордууд одоо мордсон байна. Тэр одоо алаг морьтой тавиаж хөдөлсөн Дорнод аймгийн Матас сумын Эрдэнэбаатар хуулийн залуу уяаж за үрд мөнхийн мөг төмрийг хөө дүшиг эрдний бор морь өрөө унтсан байна. За Ган баярын Ган эрдний хүрэн морь байна. За мөн 042 номерт марцсан Ганбатын Ган тулгын хүрэн морь гээд 2 морь хөтлөөтэй байгаа байна. Дорнод аймгийн Матас сумын Буян өндөр Монгол улсын гавьяа тамалчин Монгол улсын манлаа уяаж Бат өчрийн Цэндбаатарын хээр морь мордсон байна.
За түүний цааталт нь хөдлөөтэй улаан зээлжчин эмнэтэй сайхан халтармар мордсон байна. Эмэгтэй өгөөд усан Мата сумын буян өндрөгийн аймгийн алдарт байж боосонгийн их тайвны хүү Эрдэнэ хоёрын халтармар мордсон байна. За мөн одоо боосонгийн их тайван уяач мөн бормор мордуулсан ардтал дээр байна. Мөн буян өндрөгийн залуу байж Нандин гэрлийн хонгорын хүрмөр мордсон байна. 220 номертой Дорнот аймгийн Мата сумын Эрдэнэ Баатархойгийн залуу байж Хүрлбаатарын ган тулгын хармаар байна. Хүрлбаатарын ган тулга гэж зад уяачи адуун сүргээс бас л одоо 2 хурд хар морьд төрсөн байдаг. Баруун аймагт зарагдаад аймгийн бүсийн чанартай баяр наадам бас одоо олон айраг төрөө өрдөж байсан. Мөн одоо сайхан Монгол хармар мордуулсан байна. 13 номертой Мата сумын буян өндрөгийн залуу уяач Тогоо хүүгийн баяр хүүгийн цагаамар байна. Тогоо хүүгийн баяр хүү уяач аймгийн өмнөд бүсийн баяр наадамд 2025 он 2026 онуудад халтармороо дараалан айрагдав. За энэ сая 2026 он Самбэсийн урд 2026 наадамд 8 турдсан Дорнот аймгийн Мата сумын Төмөн амбагийн сумын алдарт уяач Мөг жаргалын отхон далайгийн хонх хээр алдсанмар мордсон байна. Энэ жавхлан шаргад айраг турдсан. За мөн одоо Хөвсгөлийн бүсэд айраг турдсан. За энэ Батсуурын энх хоёрын одоо унган адуу байгаа. За энэ өдрийн баяр наадмыг Дорнот аймгийн Мата сумын буян өндрөгийн багийн засаг дарга Бямжавын наран гэрэл тэргүүтэй багийн засаг даргын ажлын алба энэхүү баяр наадмыг ёслол төгөлдөр сайхан зохион байгуулж байна. За зүү Мата таан ууланда энэ жил одоо шинэлэг байдлыг наран гэрэл дарга бас одоо нэвтрүүлсэн байгаа. Мөн одоо сангийн бопер дахлын ширээ зэрэг одоо шин сайхан бүтээн байгаа шин сөргөн зүйлийг одоо нэвтрүүлсэн. Тэрийг одоо багийн иргэдийн сэтгэлийн хандвын 2 сая төгрөгөөр мөн одоо 6 сая төгрөгийг одоо Эрдэнэ Баатархойгийн залуу уяач Хүрлбаатарын ган зэрэг буюу жогийн гэр бүлээс гаргаж нийт 8 сая төгрөгийн өртөгтэй. За сангийн бопер дахлын ширээг одоо бүтээн байгуулсан бас одоо иргэд зон олондоо дуулгах таатай байна. За ингээд хурдан шандаст их насны уралдааныг гарааны 6 дээрээс та бүхэндээ дамжуулан хүргэнэ. За хурдан их насны мордын уралдаан үндсэндээ эрх хэд бэлэн болсон байгаа мөчийг харуулж байна. Уухээ удам турдан өлгүүд гараан дээрээс дөнгөж ирэнгүү Дорнот аймгийн Мата сумын за Монгол улсын манлаа уяач Монгол улсын гавьяа атмалчин Батчрын Цэндбаатарын хурдан хээрмөр энэ өдрийн баяр цэнгэл наадмын 10 дараа гарч ирсэн байгаа харагдаж байна. Жоо ойртмоор байна да. За хамгийн наадлаар Дорнот аймаг Монгол улсын манлаа уяач Батчрын Цэндбаатарын хээрмөр энэ өдрийн баяр наадмыг хамгийн наадлаар нэлээд ширүүхэн үлдээ гарч ирээд бүтэн биеэр гарч ирээд хөдөлсөн бол 41 номертой сайхан хүрмөр энэ өдрийн баяр наадмын хурдан шандаст их насны мордын уралдааны аман үзүүн дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. Дорнот аймгийн Мата сумын буян өндрөгийн залуу яж Ганбатын гамболтын хүрмөр аман үзүүн дээр за тэр дунд талд одоо 95 номертой Дорнот аймгийн Мата сумын буян өндрөгийн аймгийн алдарт уяач Жунаг энх холдын унган адуу Цэрэн догтхийн хээрмөр айргийн 3 дээр за аман үзүүн дээр 132 номертой мордсон хүрмөр аман үзүүн дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. 132 номертой Зүүн Мата таан уулын дахлаг баяр наадам зориулсан хурдан шандаст их насны мордын уралдааны аман үзүүн дээр жижигэн хүүгдээ хүрмөр гарч ирсэн бол хамгийн цаадлаар Мата цум үүсгэн байгууллагын түүхний 10 алдар 101 жилийн өн баяр наадам соёолын айргийн дөрөв турдсан Эрдэнэ Баатархойгийн аймгийн алдарт уяач Дашнымын их төрийн унган адуу Хүрлбаатарын итгэлийн өрөмөр айргийн 4-5 гэж гарч ирсэн бол 246 номертой Дорнот аймгийн Мата сумын Төмөн амбагийн сумын алдарт уяач Мөг жаргалын отхон далайгийн хээрмөр аман үзүүн дээр гарч ирсэн байна. Айргийн 3 дээр Цэрэн догтгийн халтармар, айргийн 4 дээр 192 номертой мордсон хүрмөр гарч ирсэн. Гарсан цагаасаа сайхан тархинд дурлсан ган баярын ган эрдний хүрмөр, айргийн 5 дээр 167 номертой хүрмөр араас орж ирлээ. За 167 номертой гарсан цагаасаа сайхан тархинд дурлсан. За Мата таан уулын их дахлаг баяр наадамд айргийн 5 турдсан аралтай урдмаар. Арал дээр нь итгэлийн хүрмөр түүний цааталт нь одоо 43 номертой хармор гарч ирсэн байна. Хармортой энэ хэдэн мөртөө зэрэгцээрээ Дорнот аймгийн Мата сумын буян өндрөгийн аймгийн алдарт уяач Цэндбаатарын хэрлэнгийн халтар морь энэ хэдэн мөртөө дундал дээр гарч ирсэн байна. Түүний ардталд нь 167 номертой мордсон Шагдрын мөнгө жаргалын хүрмөр түүний цааталт нь сумын алдарт уяач Мөнхбатын Ганбаатарын буурал морь за аргачлаад 10 хэдэн мөртөөгөө сайхан зэрэгцээд манай зурлагчийн дуран 12 номертой Эрдэнэ Баатархойгийн залуу уяач Дүшиг Эрдний бор морь за түүний цаатлаар за яваарай. Түүний цааталт нь 19 номертой Мата таан уулын их дахлаг баяр наадамд
аман үзүүн дурдсан, айрыг турдсан. За буян өндрөгийн залуу яач өлзөө хэрэг мөнх хэрэглээ хээрмөр түүний ардталт нь за энэ Дорнот аймгийн Матар сумын буян өндрөгийн аймгийн алдарт биш Боосонгийн их тамны бормоор за түүний цааталт нь одоо Пүрэв дэржийн хонгор алдсанмаар за сумын алдарт байж Шарвын Нямбагийн унгаа аргашаа суугаараа 42 номерт хөрмөр араас орж ирсэн байна. Ганбатын ган тулгын хөрмөр орж ирсэн байна. За түүний урдтал нь наадлаар за зэрэгцээ яваараа найдмартайгаа. За хамгийн наадлаар 34 номертой хөрмөр араас орж ирлээ. За 34 номерч одоо нэлээд ширүүхэн өлтөө орж ирлээ. Энэ одоо аймгийн алдарт үеаш Тогоо хүүгийн хүү Баяр хүүгийн хөрмөр за аргашаа сууя. 172 номертой марсан Шагдрын мөг жаргалын хөрмөр 41 номертой гарсан цагаас цагаан тархинд дурлаад байсан гам болтын хөрмөр за жоохон аргачлаа өнгөрсөн жил Эрдэнэбаатар хуулийн дахлага баяр наадамд айргийн 5 турдсан Жавхан төгсийн Наранбатын буурлмаар хамгийн цаатлаар аймгийн алдарт уяач залуу уяач Нандин гэрлийн хонгорын хөрмөр түүний наадталт нь 172 номертой Шагдрын мөг жаргалын хөрмөр 142 номертой гам болтын хөрмөр гэсэн 4 мөр 6 мөр өгшлээ. За яваараа яг морьтойгоо зэрэгцээ яваараа 142 номертой энэ төмөрнийхөө өнгөн дээр за гам болтын хөрмөр өнгөрсөн байна. За энэ төмөрнийхөө дундалт хийн дээр за бор морь байна. Түшиг эрдэн жижиг хүүгэл усан түшиг эрдний бор морь одоо цаашаа жоохон халирах гэдэг шиг байна. За тэгээ зэрэгцээ яваараа 34 номертой гарааныхаа зургаа дээрээс цагаан зул зардалж гарч ирсэн хөрөн морь бол одоо Дорнот аймгийн Матар сумын за буян өндрөгийн залуу яач Баяр хүүгийн хөрөн морь байна. Түүний урдталт нь одоо Пүрэв дэржийн хонгор алдсан морь байна. За урагшлаараа. За ингээд урагшлаа тархины үндсэндээ 4 8 16 7 мөр одоо 16 мөр арийнхаа морноос 100-аад метр яриадаас салсан мод арын хэдэн морийг за Эрдэнэ үерийн бор морь арын хэдэн морныхоо хийн дээр өнгөрсөн байна. За урагшлаараа. За Дорнот аймгийн Матар сумын буян өндрөгийн залуу яаж Матар тангуулын дахлага баяр наадамд хурдан хэрмөр айрыг турдлуулсан хэрмөр гарч ирсэн байна. За хамгийн ардтал нь өлзөө хэрэг мөнх хэрэглээ хэрмөр хамгийн наадлаар одоо аймгийн алдарт уяа Цэндбаатарын хэрлэнгийн халтар түүний дундалт нь жижиг хүн өгöd унсан хөрмөр байна. Шагдрын мөг жаргалын хөрмөр энэ эдмөрнийхээ хамгийн ардтал дээр 19 номертой мөн одоо Шагдрын мөг жаргалын хөрмөр энэ эдмөрнийхээ өнгөн дээр 6 дээр за Дорнот аймгийн Матар сумын Эрдэнэбаатар хуулийн залуу байж Хүрлбаатарын итгэлийн хөрмөр байна. Итгэлийн хөрмөр одоо хөлс нь гатаад ах шиг байна. Хөлс нь одоо нэлээд гатсан байна. Хэл ам нь одоо жоохон гатаад ах шиг байна. За урагшлаараа. За урагшлаа тарихныхаа 6 морин дээр очно. 7 дээр итгэлийн хөрмөр байгаа юм байна. За ингээд зүүн Матар тангуулын дахлага баяр наадам зориулсан хурдан шаандас их насны морьдын уралдаан бол үзүүштэйгийн сайхан уралдааны гаргаж байна. За наамортойгоо зэрэгцээрээ. За Дорнот аймгийн Матар сумын буян өндрөгийн аймгийн алдарт байж Боосонгийн их тайвны унган адуу Эрдэнэ хоёрын баг хүүгийнх нь халтар морь 6 дээр байна. За урагшлаараа. За арын хэдэн морь одоо Эрдэнэ хоёрын халтар морин дээр одоо аргагүй залах юм байна. За ингээд хурдан шандас их насны морьдын уралдааны тарихны 5 морин дээр манай зураглагчийн дуран одоо сайхан очиж та бүхэндээ харуулнаа. Айргийн 5 дээр Матар сумын баяр наадамд 2 аригдсан. Зүүн Матар тангуулынхаа дахлага баяр наадамд 1 төрүүлж 2 аригдсан. Матар сумын алдарт байж Мөнхбатын Ганбаатарын буурлмар за айргийн 4 цаагуур нэвтгэн шуургалаа. Айргийн 5 дээр халтар морь гарч ирсэн байгаа. 95 номертой Матар сумын буян өндрөгийн аймгийн алдарт уяач Журнаан энх болтын ачхүү цэрэн догтгийн халтар морь айргийн 4 5 гэдэг явж байна. За тарихныхаа 2 морин дээр нэг сайхан зэрэгцэнэ. За ингээд хурдан шандас их насны морьдын уралдааныг Дорнот аймгийн Матар сумын Төмөн амбагийн залуу яаж за мөг жаргалын сумын алдарт уяач мөг жаргалын отхон далайгийн хээр мөр өнгөсөн хэвээр байна. Хээр хандсан мөр бол одоо дүүрэн сайхан сонгомл английн мөр байна. Нэлээд одоо томхон уртлыг дуухан үзүүн дээр нь Монгол улсын Гавьяат малчин, Монгол улсын Манлай уяач Бат очрын Цэндбаатарын хээр мөр ам үзүүн дээр байна. За хээр мөр одоо аргагүй сайхан мөр байна. Битүү мөр байгаа. За үндсэн дээр за унаач нь одоо хашир унаач ардтал дээр нь дарж байгаа барайны газар одоо арай л болоогүй. За морьд бол одоо нэг дүүрэн 40-тэй тэр нь одоо сайхан шүргэлцээд байна. За зүүн Матар тангуулын зам бол одоо нэлээд эстэй өнөөдрийн уралдааны зам бол салхин өөдөө уралдаж байгаа учраас морины тамир за бэр чадлыг бол одоо нэлээд ихээхэн шалгасан юм надан болно. За хээр мөр бол одоо тун салхихан гарсан байна. Хөдлөөд гараад ирсэн түрүү морийг одоо Монгол улсын тод манлав загжуу мэд сайхан түрүү морийг төмөр хөлөг автомоциклоор байлна мөн одоо бэруугаар байлнаа. За арагшаа 2 3 4 5 морийг одоо хурдан удмын адуу мөнгөн шагналаар байлна. За арагчлаараа за Мөнхбатын Ганбаатар гэж Борко гэдэг залуу 2025 онд за 3 их насны морь дараагаар нь оруулсан. За энэ буурлмор бол одоо тэгэхэд ам үзүүн турдсан аралтай урдан морь. За энэ өдрийн баяр наадам дээр одоо хийн дээр сайхан 3 дээр унаачин сайхан дарчихсан байна. Эрдэнэбаатар хуулийн аймгийн алдарт уяач
Гашнымын Экторийн унган адуу Хүрлбаатарын итгэлийн хөрөмөр дөрөвдөр орж ирсэн байна. Хөрөмөр ингээд тухайгаад одоо урагшлах юм бол ер нь суух юм мэдэхгүй амтанда. За дөрөвдөр гарч ирсэн байна. Тав дээр Буян өндрөөгийн залуу ээж Өлзий хоёрын мөг хөрөглөлийн хээрмөр долоо дээр хөрөмөр энэ цэрэн тогтхын хөрөмөр чи энэ байна. 171 номертой энэ одоо Сумын алдарт байж Туяагийн чин зэргийн алтармөр ороос орж ирсэн байх шүү. За энэ цэрэн тогтхын хөрөмөр энэ байна. За араас энэ Мат тангуудын тахлага баяр наадамд 167 номертой Мат тангуудын тахлага баяр наадамд энэ айрыг турдсан шагдрын мөг жаргалын хөрөмөр орж ирсэн байна. За хоёгийн шагдэр гэж одоо хурдан хөрөнгө адуутай тэрний одоо охин төлөөс орсон шагдрын мөг жаргалын хөрөмөр гэн дээр Буян өндрөөгийн залуу байж Нандин гэрлийн хонгорын хөрөмөр Монгол мөр орж ирж байна. Мөн одоо 141 номертой халтармөр энэ одоо аймгийн алдарт байж Боосонгийн их тайвны хүү Эрдэнэ хоёрын халтармөр түүний ардталт нь Жүгдрийн буян жаргалын хонгормор Жүгдрийн буян жаргалын хонгормор түүний ардталт нь занаа итгээ зэрэгцээ та тэгээ урагшнаа. За Жүгдрийн буян жаргалын хонгормор за Эрдэнэ хоёрын бормор за гисэн хитэнмөр одоо билэн одоо аргагүй энэ мордын хөл одоо аргагүй суларсан байна, цуварчсан байна. Эрдэнэ хоёрын халтармар Жүгдрийн буян жаргалын хонгормор заад ингээд урагшнаа. Жүгдрийн буян жаргалын хонгормор ингээд за ер нь одоо ингээд жихээ хасгаад эхлэх юм бол наач ер нь тархины эдэн борон дээр очиж магадгүй дээ. Билэн жижиг хүүхэд тавьсан байна. За урагшлаараа. За хийн дээр хөрөмөр Нандин гэрлийн хонгорын Нандин гэрлийн хонгорын хөрөмбөрн дээр одоо хэлэх юм бол одоо билэн одоо томхон хүүхэд 40 гаруй килограммтай хүүхэд тавьчихсан байна. Энэ жижиг хөрөмбөрн дээр халтармар чи хүүхэдтэй байсан мөрн тархины эдэн борон дээр залгаж магадгүй юм байна. За энэ Хүрлбаатарын итгэлийн хөрөмбөр нэг тархин дээр очиж эргээ суусан. Билэн одоо сайхан тархин дурж байгаа хөлн жаахан суларчлаа. Цэрэн тогтхын хөрөмөр за цэрэн тогтхын хөрөмөр айргийн 5 дээр байна. 7 дээр байна. За энэ одоо Сумын алдарт байж Туяагийн чин зэргийн алтармаар хадуурлаа. Энэ одоо ингэж хадуурж болохгүй юм да. Энэ одоо эзэн үе чинь замруу нь оруулах хэрэгтэй. За шагдрын мөг жаргалын хөрөмөр айргийн 5 дээр биш үзэгчтэй. За шагдрын мөг жаргалын хөрөмөр айргийн 5 дээр. За Өлзий хоёрын мөг хөрөглөлийн хээрмэр айргийн 4 дээр. За гарсан цагаас их сайхан тархин дурлцсан буурлмөр айргийн 3 дээр хэвээрээ байна. За энэ буурлмөр одоо аргагүй довоо таньж байгаа хаа. Энэ буурлмөр одоо аргагүй довтой хурдмөр гэдгээ баталж энэ өдрийн баяр наадам дээр айргийн 3 хэвээрээ байна. За буурлмөр одоо ингээ сайхан явж байхад ер нь айргах магадaltaй. За тархины 2 морин дээр нэг өчөө. За мөг жаргалын отхон далайгийн хээрмэрний хүүхэд нь унчихсан байна. Энэ айхтар шамтай замдайгүйр хариалгаад хүүхэд нь унчихсан юм шиг байна. Мөг жаргалын отхон далайгийн хээрмэр ер нь гарсан цагаас их сайхан тархин дурлцсан хүүхэд нь одоо харамсалтай нь унчихсан байна. За хүүхэд мөр эсэн мэнд бол одоо энэ уралдаан бол аргагүй сайхан болно. За амын үзүүн дээр Монгол улсын манлай байж Батбаатарын Цэндбаатарын хээрмэр устаа ер нь хол салсан байна. 2 морь бол одоо аргагүй хол салсан байна. За зэрэгцээр 2 морьтойгоо зэрэгцээ. За амын үзүүн дээр Монгол улсын манлай байж Монгол улсын гавьяд малчин Батбаатарын Цэндбаатарын хээрмэр амын үзүүн дээр хэтгийг ойртож болохгүй шүү. За өнгөн дээр хээрмэр өнгөн дээр хэвээрээ байна. Энэ одоо Сумын алдарт уяаж мөг жаргалын отхон далайгийн хээрмэр за мөг жаргалын отхон далайгийн өвөө гэж Лувсан цэрэнгийн Баатар чулууны хонгор азаргаж 1987, 88, 89 онуудад хурдан хонгор азарга за 3 төрүүлгсэн аралтай хурдан цууд хурдан хөлгүүдийг за зогслон бий болгосон эрхэм үндэд уяач байдаг Лувсан цэрэнгийн Баатар чулуун гэж за тэгвэл түүний ач хүү за мөг жаргалын отхон далай Сумын алдарт байж хэмээх эрхэм цалыг 2026 онд за хүртэж за тэгвэл одоо 2026 оныхоо Сумын алдарт байж хэмээх эрхэм цолныхоо за тэмдгийг бол одоо Зүү Мат тангуулынхаа баяр наадамд ер нь төрүүгээр мэлахад одоо тун орхон байна. Сая одоо хүүхэд нь ойчоод тэр замын шан дээр ойчоод буцаад мордчихсон байна. Хүүхэд бол аргагүй адтай байна. Амар хүүгийн бэлгүүтэй гэж одоо хүү унж урдлуулж байна. Тун жижиг хүүхэд 8 настай хүү унж урдлуулж байна. За амын үзүүн дээр Монгол улсын манлай байж Батбаатарын Цэндбаатарын хээрмэр ингэж байгаа тэр нь барайны доод атагт очиод ер нь хээрмэрийг хөдөлгөж магадгүй. За 3 4 5-ийнхаа морийг нэг харуулчаа. За хурдан шандас ихнэсний мордын уралдааны айргийн 3 дээр Өлзий хоёрын мөг хөрөглөлийн хээрмэр айргийн 3 дээр байна. За ихнэсний мордын уралдааны түрүүчийн 2 морь бол одоо үндсэндээ 400 м харьяатай салсан. Буурал морийг нэг харуулаад заадаг урагшлаа. Буурал морь Сумын алдарт байж мөг хотын Ганбаатарын буурал морь за аргашлаа. Аргийнхаа 5 морийг нэг харуулаад за тэгээд за энэ 5 морь бол одоо арийнхаа морноос за үндсэндээ дахиад 500 м харьяатай салсан. Аргагүй салхин өдөө газрын бол 15 км алсан шандас орж байгаа. За тэгээ урагшлаарай.
За шагдрын мөг жаргалын хүрэмээр айргийн тавтаар Матад ангуудыг Таглаг баяр наадамд айраг турдас аралтай урдмар байгаа. Энэ хоёр түрүү ам үзүүний мөр бас одоо арийнхаа мөрнөөс лавдөө бас одоо 6-700 м хэрэтээ салцсан шүү. Эрхэм өндөд үзэгчтэй. За аргагүй өнөөдрийн наадам бол одоо үнэхээр үзүүштэй гэн сайхан наадам болж байна. Ичрийн Манлаа байж Батчрийн Цэндбаатар руу яаж одоо аргагүй зүүн Монгол нутагт бол одоо тодорсон уяаж гэдэг одоо Монголын ард түмэн андахгүй. За тэгвэл Монгол улсын гавьяат малчин хэмээх эрхэм алдрыг бол одоо зүүн Матад ангуулынхаа баяр наадам зүүн Досонгийн одоо цэлгэр дэнжид одоо гавьяат малчин цолоо малчин хэмээх эрхэм алдрыг бол одоо нэгэнт одоо мэлахан тодорхой болсон. Харин одоо түрүү ам үзүү гэдэг бол одоо эндээс одоо шийдэгдэн. За ам үзүүнийхээ морноос за дахиад үндсэндээ 300 м салж эхэллээ үзэгчтэй. Сайхан датаад харуулаарай манай зурглаач. Мороо үзэхгүй шүү, камера үзээ биш шүү. За ам хээр мөрөд одоо өнөөдрийн наадамд ер нь нэгэнт одоо төрүүлэх нь тодорхой болсон. Сая одоо хүүхэд нь ойчоод ер нь бацтай арилгацсан баха. Хүүхэд нь сая ойчоод дашуураа хайчихсан юм шиг. Энэ сэргэлэн хүүхэд эмээлийнхээ олмыг суллаад наач дашуур хийгээд барьсан байх шүү. За аргагүй сэргэлэн хүүхэд байна. Арай л эрт боловч юм да. Ер нь морь олов учраас ингээ сайхан жолоогоо тэнцүүлээд за жоохон холхон дагаар ахаа шинэ унаач шинэ морьодоо хулгаж магадгүй шүү. Морь хүүхэдээ эсмэн дагж ивэл энэ өдрийн баяр наадам үзүүштэйгэн сайхан уралдаан болно. За ингээ зүүн Матад ангуул за Доронт аймгийн Матад сумын Матад ангуулын их Таглаг баяр наадмынхаа ард дээр зохион байгуулагдаж байгаа. Зүүн Матад ангуулынхаа зүүн Матад ангуулынхаа Таглаг баяр наадам зориулсан хурдан шандас их насны морьдын уралдааны өнгөн дээр Доронт аймгийн Матад сумын Төмөн амбагийн сумын алдарт байж Туяагийн мөг жаргалын отхон далайгийн за хээрмөр өнгөрсөн хэвээр байна. Үзүүрийн 2 морь одоо арийнхаа морноос 5-600 м хэрэтээ салсан байна. За ам үзүүн дээр Монгол улсын гавьяат малчин Монгол улсын Манлаа уяаж Батчрийн Цэндбаатарын хээрмөр ам үзүүн дургаа тэр хүрэн дээлтэй хүний наан очиж зогсож өрөө манай зурглаач. За ингээд ам үзүүн дээр за өнгөн дээр явуулах хэрэгтэй. За ингээд сумын алдарт уяаж мөг жаргалын отхон далайгийн хээрмөр түрүү магнаа турдаллаа. За ам үзүүнд за Монгол улсын гавьяат малчин Монгол улсын Манлаа уяаж Батчрийн Цэндбаатарын хээрмөр ам үзүүнд турдаллаа. За хурдан шандас их насны морьдын уралдааны айргийн 3-т жүгдрийн буян жаргалын хонгормор байна. Сумын алдарт уяаж Баяруудын унгаадуу айргийн 4-т өлзөн хоёрын мөг хөргөлийн хээрмөр айргийн 4 турдаллаа. За айргийн 5-т энэ Матад сумын баяр наадамд 2 айрагдаад зүүн Матад ангуулын Таглаг баяр наадам 1 төрөс 1 ам үзүүлсэн. Сумын алдарт уяаж Мөнх хотын Ганбаатарын буурлмар айргийн 5 турдаллаа. Сая жүгдрийн буян жаргалын хонгормор араас гарч ирсэн байна. Сумын алдарт уяаж Баяруудын унгаадуу даагын 2 төрүүлжсэн та дааган цагаас хойш нэг уралдаагүй жагаад урлаа та. За Матад ангуулын их Таглаг баяр наадамд айраг турдсан шагдрын мөг жаргалын өрөмөр ер нь гарсан цагаасаа их сайхан тархинд уралдсан. Ер нь одоо нэлээд одоо тамирлуугаа орж их шиг байна. Ер нь 10 жилийн шигшээ унаг уралдаг их насны морьдын уралдаан 15 км-ийн асаас нэлээд одоо уяач бол одоо за газар бол 15 км-ийн асаас тавьсан морьд бол одоо үнэхээр хол цовсон байна. За хурдан шандас их насны морьдын уралдаанд өнгөрсөн жил хурдан хонгормороо ам үзүүн турдуулсан Жаргалан тогийн залуу уяач Болдын Баттөрийн өсгий цагаан хонгормор орж ирлээ. За Болдын Баттөр уяач 2025 онд Халтар Азаргаа сумын баяр наадам төрүүлж ирсэн. Бас одоо Азраг их насны морины уяаг бол аргагүй сайн тааруулдаг залуу уяач юм аа. За хатгны баяр наадамд бор морь одоо төрүүлж байсан да. За тэр бор морь бас олон том жижиг наадамд ордолж байсан 41 номертой Ганболтын өрөмөр байна. Энэ гарсан цагаас сайхан тархинд дууралсан өрөмөр. За 95 номертой аймгийн алдарт уяач Жуна инх болтын ач хүү Цэрэн тогтхын хөрөмөр 8-9. За 194 номертой хөрөмөр Ганбатын хөрөмөр байна. Аргагүй морьд бол одоо аргагүй суларсан байна. За 171 номертой гарсан цагаас тархинд дурлаж өнгөнд явж байгаа хадуурцсан хээрмөр энэ орж ирж байна. Сумын алдарт уяаж Туяагийн Жинзэргийн хээрмөр байна. За баяр хүргэе. Энэ өдрийн баяр наадамд бас зүүн Матад ангуул өөрөө чинь бас сайхан дээдсүүлийнх нь овоох тийм ээ. Баяр наадамд хээрмөр сайхан төрүүлглээ. Өжигч болондоо баяр өөргөө танилцуулаа баяр сэтгэлээ олцгоо. За би Доронт аймгийн Матад сумын алдарт уяаж хүмүүсийг отгондлаа гэхдээ зүүн Матад уулынхаа Таглаг наадамд хэр алзамаар сайхан төрүүлглээ. Баяртай байна. За хэр алзамаар ямар удамтай морь урд өмнө ямар амжилт үзүүлж вэ? Хэр алзамаар Ховд аймгийн Мянгат сумын Бацрын Энквэр гэдэг маань ах юм морь. Тэгээ өөрийнх нь унган морь. Хязаал нь Чавхан шаргат айрагдчихсэн. Хөвсгөл
Хөвсгөлийн нэг аймгийн бас харагдчихсан. Сая давхар уягаар сан байстай 8-аар орчоод. Тэгээ энэ чирээ сайхан төрлөө. За баярлалаа. Таны бас өвөө бол Усан Зэрэнгийн Баатар Чулуун гэж бас урд ухаан азархтай хүн байсан бах те. За энэ зүү ууландаа ер нь урд өмнө яаж нааж ив? Ихмөр айргдуулж ив, айрг төрүүлүүлж ив таны хувьд? Би анх удаа ууландаа их мөртөө ирээд анх удаа яг сайхан төрлөө. Баяр наадмын зохион байгуулалт ямар хөө байна? Баяр наадмын зохион байгуулалт сайхан хүн жон олон сайхан надад болч та. За баярлалаа олон наадмаа сайхан айрг төрүүлээ. За баярлалаа. Намайг Баян-Хонгор аймгийн Баацхан сумын залууяач Цогцбаатарын Дөдөн жим тийм. Энэ хээрмэр маань Монгол Улсын манлайч Батчирын Зэндбаатар гэдэг ах юм байна. За хээрмэр энэ жилийн хэд дэх давхар уу явуулж байна? Ямар удам хөгжилтэй мөр вэ? Энэ жил анхныхаа оролд амтлал оролцож байна. Энэ хээрмэр удам хөгжлийн Сүхбаат Өврөнгө аймгийн 9 зуул сумын Сүхбаатарын дэмчиг гэдэг ахын нэг газар нэгтгэх юм аа. Энэ жилийн анхныхаа давхар. Анхны давхар. Энэ битүү мөр байна. Одоо л. За баярлалаа. Баяр наадам ямар хуулж байна энэ? Баяр наадам сайхан болж байна. За баярлалаа олон наадмаа сайхан хайр төрүүлээ. За баярлалаа. Би Дорн тамгийн Матад сумын 6 дугаар гийн залуу ээж буян жиргэж хүн байна. Хонгор мөр бас нэлээд доохон талд явж байсан юм. Газрын бол усын урт ер нь аргагүй Монгол мөр. Тэглээ. Энэ хин гэдэг хүний унган мөр урд өмнө ямар амжилт үзүүлж байгаа? Энэ Баяр бат гэж манай хуур ах гэдэг. Сумын алдарт байж. Сумын алдарт байж. Хурдан хараа зэрлээ. Тий мөн хурдан гатар зэрэгтэйс. Тэр ах маань өнгөрсөн үйл надад бэлгэн өгчихсэн юм хурмыг. Сая Матад таан уулын дахлаа байна уу? Тий тэр нь 10 хэд давхчихад. Тэгээ давхар энэ ирж энэ ууландаа сайн аригдлаа та гол. Зүүн Матад таан уулын энэ даван дээр мөр аригдуулж юу? Үгүй би аригдуулж байгаагүй. Анхны ариг авсан. Анхныхаа ариг авлаа. Баяртай. За. Онд өгсөн энэ дүүдээ бас баярлалаа. Энэ өдрийн баяр наадмын зохион байгуулалт ямар болж байна? Сайхан байна. Гоё байна. За баярлалаа олон наадмаа сайхан. Ах нь Дарамдан мут сумын буян дөрвөгийн залууч өлзөө вирийн мөнгө хөргөлдөг. Ойч байна. Сая их ууланда, бар ууланда хээрмөр дөрвөлөд. Сая энэ зүү матта ууланда бас дөрвөлөө сайхан байна ахта. За өмнө таны хувьд зүү матта таан ууланда ер нь ихмөр айргдуулж юу? Одоо анх л үзлээ одоо. Тэг нэг цагаан мөрөө нэг 6 болж ирсэн би энэ. Энэ хээрмөр сая айргдуулах ах нь баяртай байна. За баяр наадмын зохион байгуулалт ямар хөө байна? Ярих юм болох юм. За баярлалаа олон наадмаа сайхан. Миний унаас чинь ярьслаг үлдээ чи хэм блэ? За эдгээр 8 настай. Алдаж буурлмөр довтой урдмөр гэдгээ баталж сайхан хариглаа тийм ээ. Үзэгч олондоо өөрөг танилцуулаа баярын сэтгэлээ бол. За намайг сумын адрес Мөнхтэн Баатар гэдэг. Тэ зүүндээ диалогыг сайхан уралдаг. Буурлмөрийн сайхан тавар орлоо. Сайхан баяртай байна. За буурлмөрийн хувьд удам өгшил танаа унган адуу юу? Ер нь дээд зүйл нь яаж юу? Буурлмөрийн дээд удам нэг бол дуулаа буурлаг нь хөрөн буурлал дээр гэдсэн. Буурлын дээд бол нэг нацгаан буурлаг гэж орсон байсан юм билээ. Тэр адуу нь удам өгшилтэй. Би тэр дугаархын хөргөн чулуун гэдэг хүнээс аваад тэгээд тэр хазрын анхныхын төлөлтөө нэг буурлмар. За таны хувьд бас сумын алдарт үеч уулзлыг хэдэн он хангаж ив? Таны багш гэж ямар хүн бэ? Миний багш бол аймгийн алдарт үеч ганцхан хөвтэй байсан. Царин дөрч гэж. Тэр хүн байсан юм аа. Тэр хамтарч эмээгээ догж тэдэрэг морь сайхан сурсан. За баярлалаа. Тэгвэл эмээгийнхаа бас үе залгамжлыг давтаж бас сайхан том их насны мордыг бас сайхан ариг дөрүүл уралж байна. Дараачийн наадамд бас олон сайхан ариг дөрүүхтэй. За баярлалаа. Рэхчлөөдийн хамгаалангийн эрдний соён бүтрийнхөө талбайг намруулан мандуулаад Дорнот аймгийн Матад сумын буян өндөр багийн нутаг Зүү Матад таан уулын дахлаг наадам зориулагдсан хурдан их насны мордын уралдааны түрүү магнад Томон хаан багийн харьяа сумын алдар туяаж отхон далайгийн хээр алдсан аман хүзүү буян өндөр багийн харьяад Монгол улсын тодмонлоо Зэнгбаатарын хэр айргийн 3 Эрдэнэ надрах багийн харьяад залуу уяаж буян жаргалын ухаа айргийн 4 буян өндөр багийн залуу уяаж мөнх хориглын хэр айргийн 5 буян өндөр багийн харьяад сумын алдар туяаж Ганбаатарын буурал Инэ хурдан хүлгүүдийнхээ шинжингэвэл
эзэн Чингис хааны ичил наймын шаргатал олон хоёр жигтэй хоншимгөр хушуутай хуртай тарган нууцсанда хурдан шинжин барвундо буян гიშгэн сүүлэндээ бушуу төргөн сагаганда хүндий чиннэ цайчтай хөнгөн шингэн хүүхэдтэй нар сарн таммагтай навчин сайхан ирвэлжтэй алтан төлөөр магнаагаараа гарын салхийг яран дэгдэж аллаг хоёр нүдээрээ алсын бараг ширтэн дэгдэж ул самтан цугласан браюуга чиглэн ирсэн дайрч ирсэн дайны хүлэг давхиж гарсан ханган буг төмнийх төгөлдөр хурдан сайхан хүлгүүдээ Хоригдорга эрхэм мөндөд мөг жаргалын отхон далаа танд Батат сумын зөв мататхан уулын дахлах наадам зориус зохион байгуулсан их насны хурдан мартын уралдаанд таны уйсан хээр халдсан цэсмийн хурдан хүлэг уйсан эзэн унсан хүүгэд хурсан олноо байцхан төрөө мөгнөд хурдсан тул өргөмжлөл медаль мотоцикл бэруугаар байдгаа Батат сумын буян дөрөгийн ажлын алба 2026 оны 6 сарын 17 За амуу зүүнний даагыг болцоохны буян толгойн гэр бүлээс даагаар байж байгаа амуу зүг 800 мянга дааг байж байна. За амуу зүүнний даагаараа. За амуу 3 орсон морийг 600 мянган төгрөг дааг гарын бэлгээр гартуулж байна. Сангийн бисвийн үр хөвгүүд дорж алтан гэр дахин ээж даагаар байж байгаа. За аргийн 4 орсон морийг 400 мянган төгрөг дааг гарын бэлгээр согинж байна. За дөрвөн морьоорой. За аргийн 5 орсон морийг аймгийн алдарт байж Ламын Бодбаатар даагаар байж байгаа. За аргийн 5 орсон морийг дааг 400 мянган төгрөг гарын бэлгээр байж байна. За 6 орсон морийг 100 мянган төгрөгөөр долоогоос 10 хүртэлсэн морийг тусмөр 50 мянган төгрөгөөр байж байгаа. За дөрвөн морины бэрүүг Сумын алдарт уяач Ганбат Мөхөтийн Ганбаатарын гэр бүлээс бэруугаар байж байгаа шүү. Түрэн мөрний бэрүү мотоцикл дээр. Багт үгээр. Маргааш хаан. Жаргал. Сүлдүр дагаш.